Сайн байцгаана уу? Дэлхийн санхүүгийн зах зээлийн таймыг та бүхэндээ хүргэе. Өнгөрөх 7 хоногт бол Америк нэгдсэн улсын зах зээл уналттай, Бүгд найрамдах Хятад ард улсын зах зээл өсөлттэй байлаа. За энэ нь Бүгд найрамдах Хятад ард улсын зах зээл рүү шинэ хөрөнгө оруулалтын урсгал бий болсон байгааг харуулж байна. Өнгөрсөн 7 хоногийн онцлог мэдээллээр Америк нэгдсэн улсын үр ашигт байдлын дарга Elon Musk төрийн албаны бүх ажилчдыг өнгөрсөн 7 хоногийн ажлын тайлангаа 7 хоногт цахимаар илгээж явахыг шаардлаа. Харин нөгөө талдаа Америк нэгдсэн улсын Нью-Йоркийн хөрөнгөний биржээр бүртгэлтэй Хятадын технологийн аврах компани Alibaba компани өөрийн 4-р улирлын санхүүгийн тайлангаа танилцууллаа. Тайлан шинжээчдийн хүлээлтэнд нийцсэн сайн тайлан гарсан. Гэхдээ нэг чухал мэдээлэл хийсэн нь ирээдүйд өөрийн үүлэн технологи болон хиймэл уян ухааны тооцоололд зориулж 52.4 тэрбум $, зарцуулна гэдгээ мэдгдлээ. Энэ нь Америк нэгдсэн улсын Google, Amazon зэрэг технологийн хиймэл уян ухаан ашигладаг технологийн шилдэг компаниудтай өрсөлдөхөц мөнгөн дүү юм. За эдгээр болон та бусад мэдээллийг авахыг хүсэх юм бол бидэнтэй холбогдоорой. Баярлалаа.